За дараагийн 3 минутын сэдв болохоор залхуурлагын хэрэгцээ юм чи хоос орлын хань тухай. Би өмнө ч гэсэн дахин дандаа ярьжсэн. Хоос орлын яг эрэгтэй хүн талаас хоос орлын мөн чанар нь аюу юм бэ гэхээр энерги алдагдaltaй холбоотой. Нэг бол яг онлын хувьд тэгээ бэлгийн энерги алдагдал болон одоо яг энэ хийж байгаа зүйлс нь ерөөсөө энерги нөхдөг. Давуул хаданд гарлаа гэдэх юмэрчэн сэрэхгүй. Дахин төрөхгүй гэсэн үг шүү дээ. Хэрвээ дахин төрөхөд бол хүн яг өөрийгөө дахин цэнэглэж ин дотоод мөн чанараа сүнслээ тэгээ дахин цэнэглэхэд бол хаач усан цэнэглэж чадна. Цэнэглэж чадахгүйгээ бол та мянган ширэхгүй болон давирсан ч нэмэр байхгүй. Ёс заншлууд одоогийн бидний үйлддэг бурханлаг гэж боддог үйлдэлүүд уул хаданд мөргөх за тэгээд нэг шавар барилт өргөх ч юм уу тэр бүгдээрээ таныг яг дотроос чинь соён гэгэрүүлээд сэхэрүүлнэ гэгэрүүлнэ гэсэн юм байхгүй. Мөн мундаг үзмөрч лам бүү хин дээр ч очсон бай. Тэр хүн тантай адилхан хүн учраас бурхныг орлож чадахгүй. Бурхныг орлох боломжгүй байхгүй. Бурхан хэрвээ байвал цор ганц тэг ингээд бүр хөшгөө хитрхи төгс гэрлэн оршихуй байж таараа штэ. Тэр тийм оршихуйг махан битэй хүн орлно гэж байхгүй. Багш нар болохоор ямар санаагаар ингээд бурхныг орлож юм бэ гэхээр олон мянган жилийн турш номлогдож ирсэн номлолыг тайлах үедээ Бурхны үйл ажиллагааны биелэлийг үргэлжлүүлэх үедээ өөрийгөө бурханлаг байдлын нэг хэсэг гэж дүгнэдэг. Эсвэл бурханлаг сэтгэлийг олсон үедээ өөртөө цол болгож, шагнал болгож одоо буддаа гэх мэт чинь цолыг өгдөг байхгүй. Тэрс яг бурхан болчихж байгаа гэсэн үг биш. Бурханлаг сэтгэлийг оллоо гэсэн үг байхгүй. Бурхан бол тэ одоо хүн биш тэ. Яг гэвэл эхлэлгүй төгсгөлгүй. Тэ эхэлсэн хугацаа гэж байхгүй, төгсөх хугацаа гэж байхгүй. Тэ мөнхийн орших байхгүй. Яг энэ сэдв мэдээж яг ингээ бодоод ивэл мэдээж төрөлтөд явчихна. Гол нь яг өнөөдөр хэлэх гээд байгаа үндсэн санаа нь юу юм бэ гэхээр бид нар өөрийгөө цэнэглэхгүй бол өөрийгөө яг харин төгсөөр яг энэ санал болгож байгаа энгийн мөртлөө гайхалтай аргаар цэнгэлж сурах бол бид нар хоосрол гэдэг зүйл байсаар л байх болно. Энергийн дутагдлын нэг хэлбэрийг хоосрол гэдэг байгаа. Тэгээд яг хуу миний яг голчилж хэлээд байгаа нь бэлгийн энерги гэдэг байгаа боловч ер нь хооллолт тэгээ харилцаанууд бүгд хоосрлын шалтгаанууд мөн. Гэтэ тэд нар муухай гэсэн үг биш. Харилцаа бол муухай зүйл биш. Зөвхөн харилцааг эмгэнэл болгож өөрийнхөө хамаг энергийг үрэн таран хийж ингэж ийм харилцаа болгох юм бол маш хэцүү болдгоо. Тийм болохоор хоосрлогын шалтгааныг өөртөөс олоорой. Яга амьдрал утга учиргүй санагдаж байна. Үнэхээр амьдрал утга учиргүй болохоор тийг санагдаж байгаа юм болов уу? Эсвэл асуудал надад асуудал байна гэсэн мессежийг дотоод дуу болгож өгж байгаа юм болов гэдэг асуудал тэгээд гэдэг одоо тийм зүйлийг яриад байгаа байхгүй. Тэгэхээр та нар яг энэ зүйлийг олох юм бол гэгэрэл гэдэг зүйлийг нэг удаа ч алдгаа хичээгээд олцгол юм бол тэр зүйл бол тань сэзэж алга болдгоо. Яг энэ хүн төрлөختний асуудлын шалтгаан нь бурхан биш. Харин бурханыг олохгүй байгаа байдал нь баггүй. Бурханыг бид нар яг үнэхүү нэг хүн дээр яг магадгүй олдсон үеуд цуган дотор цуган байдаг л да. Буддаа шиг Христ шиг багш нарын үед бол ер нь яг массын хувьд бид нар яг нийтээрээ соён гэгэрж чөтгөрлөг байдлаасаа салж бурханлаг гэрэл гэгээтэй байдал руу үнэхүү хүрээгүй байгаа байхгүй. Оюухан сүнсний хувьд хүрдэг байсан боловч яг оршихуйн хувьд, бие махбодын хувьд энэ яг цогцоороо бурханлаг байдал руу сэрж гэгэрсэн үе байхгүй. Одоогийн бидний хийж байгаа тэр ховс ч юм уу, бэлтгэл ч юм уу, янз янзын юмнууд яг юу юм бэ гэхээр зүгээр л өнгөрсөн цаг үеийн орлуулгууд гэсэн үг. Тэгэл хайгаал идэг тэр зүйлэр хязгаарч төгс авралт хүрч чадахгүй. Тийм болохоор төгс аврал болох махан бие сүнс оюун ухаандаа гэгэрч чаддаг. Тийм төгс авралыг олоод хүн амьдралаа хүн гэдэг хувь зайгаа баясгаад өсвөө байдлыг олохын тулд хамтаа хичээ. Тэгээд галзууч юмсан санагдсан байж магадгүй. Тэгтээ юутсан сонсох хүмүүс нь сонсголтгай.